Дэлхийн монголчуудын Амжилт радио 88-ны уралдаан дээр Сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан айлтгая. 7 өнөө бүрийн даваагаас баасан гарагийн яг цаг мөчөөд радион 3 дугаар студиэс та ганцаараа биш гэсэн гайхалтай гоёрайтаагаар та сайн нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 11 цаг 11 минут болсон өнөөдөр 2025 оны 3 дугаар сарын 26-ны лав гарагийн та сайн нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч гэрлээ найруулагчаар Гамболтын ангараг нар айлтж байна. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар Better for All гэсэн үрэтэйгээр зэтгий гар утсаараа Mobicom за мөн био брендинг элгэний нугаш мазалаа буюу дахины махтай гахаа утсан махтай гэсэн хоёр төрөл шинээр худалдаанд гарсан. За яг энэ хоёр шин төрлөөрөө хамтран ажиллаж байгаа. Баярлалаа. За өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв маань түнжин хагарсан дотны найз гэдэг сэдвээр ярилцсанаа. За тэгэд үнэхээр дотны найзууд байж байгаа тодорхой шалтгааны улмаас одоо бид нар тангараг тасрамж гэж ярьдаг түнжин агараад одоо найзууд биш болсон найзынхаа тухай ярих нь байна. За тэгээд та манай шууд эфирийн утсаар холбогдож орж ирээд танд одоо дотны найзтайгаа түнжин хагарсан тохиолдол байна уу? Дотны найзтайгаа одоо түнжин хагарах шалтгаан нь юу байсан? Тэгээд хизээ нэгэн цагт уулзаад сайхан эвлэрнэ гэж боддгоо. За одоо буцаад найз болсон уу? Эсвэл бүр ингээд холбоо тасарцсан уу ч гэдэм үү те? Танд дахиад тэр дотны найз шиг чинь хүн олдох уу? Дотны байсан найзын юу нь илүү танд дотн санагддаг байсан бэ ч гэдэм үү? Ярилцах нь байна. За миний хувьд болохоор зэрэг ер нь бол нөгөө нэг найз төгчийнхөө хүрээлэлд ингээд нэг шинээр хүн оруулж ирэх жахан дурггүй. Яг тэгэхээр зэрэг хар багасаа найзлсан найз нар гэдэг чинь нөгөө нэг одоо бэбинийхаараа орж гараал чиний миний амьдрал ингээд хин аав ээж нь яасан, ах эх чинь яасан, дүү нь яасан ингээд бэбинийхээ амьдралыг бүр ингээд баа бэгөө мэддэг учраас эргээд тэр найзтайгаа ингээд нөгөө нэг жаргал зовлонгоо хуваалцаад манай ах харин ингээд байна ч гэдэг юм уу те эсвэл манай нөхөр ингээд байна ч гэдэг юм ингээд ярихад айгүй амар байдаг. Тэгэхээр зүгээр сүүл танилцсан шинэ хүнтэй тийм юм яриад байж гэн гэж байхгүй шүү дээ. Тэгээд дотны найз гэдэг бол бараг бие биендээ сэтгэл зүйч болдог. Тэгээд яг 20-од наснд бол бид нар ингээд нэг нэгэндээ зөвлөгөө өгөх гэж оролддог байсан. Өөртөө ч гэсэн амьдрал мэдхгүй гэж одоо бол бид нар бие биенийхээ маш сайн сонсогч болж чаддаг тий зүгээр сонсдог. Тэгээд тэр хүний ярих хэрэгцээг нь одоо гаргуулад байна шүү дээ тий дотны найз. Тэгээд надаа болохоор зэрэг яг тэгж багасаа найзлсан нэг найз маань Америк руу хүнтэй суугаад ингээд Америкийн бэр болоод явцсан. Тэгээд 2005 оноос хойш уулзтаагүй. Тэгээд тэрнээс хойш мэйлээр харьцдаг л байсан л да. Тэгээд нөгөө нэг ир юм дээр би холдоо сэтгэл холдно гэдэг чинь тэгээд мэдгүй нэг мэдхэд л тэгээл замхраал ингээд алга болцсон. Тэгээд одоо ерөөсөө ямар ч харилцаа холбоогүй байдаг. Тэгээд тэр найзтайгаа нэг уулзч хамсаа л гэж боддیں۔ Тэгээд айхтар нэг муудалцад зуудалцсан юм бол байхгүй. Тэгтэл ер нь тэгээд ингээд замхраад алга болцсон. Гэтэ уул нь бол үнэхээр бид нар бас сайн найзууд байсан. Тэгээд тэр найзтайгаа л нэг уулзч хамсаандаа л гэж боддөг юм да гэж. За ингээд манай шууд эфирийн утас 77 77 38 83 утас маань нэгдлээ хэрэгтэй гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. За утсаар ярих дүрм соёлоо бас нэг сануулчих. Яг одоо гадаа бас цас орсон ер нь бол бас нэлээд халтраа гулгаатай байлээ. Замын хөдөлгөөнд оролцож байгаа та бүхэн манаас болгоомжтой яваарай. За тэгээд дээрээс нь та яг одоо замын хөдөлгөөнд оролцож явбал өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлын төлөө хөдөлгөөнөө төр зогсоогоод утсаар яриарай. Яг тэгэхээр зэрэг та утсаар ярьж яваад цагдаад баригд бол бас хэцүү шттэ тийм ээ. За яг тэгэхээр зэрэг та машиныхаа блютутэд уцаад холбож ярьж болохгүй. За тэгээ мөн спикер дээр нь тавьж ярьж болохгүй. Чихвчээр ярьж болохгүй. Энэ тохиолдлуудад таны яриа царигж эсвэл бүдэгхэн сонсогддог учраас эдгээр төхөөрөмжүүдээс салгаад радиогоо унтраагаад шууд утсаар яриарай. За эхний сонсогч. За тасарсан. Манай шууд эфирийн утас 77 77 38 83 хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. За өнөөдөр бид бүхэн хамтдаа түнжин хагарсан дотны найз гэдэг сэдвээр ярилцж байна. За тэгээд дараагийн эхний сонсогч 9930 та дугаартай сонсогчтой холбоодлоо 9930. Амжилт радио. Сайн байна уу? Сайн байна уу? Та сайн нэвтрүүлэг холбогдлоо. За сэдвээ сонссноо хөө? Сонсон. За таныг сонсож байна. Бид нэг 6 гэр бүлээр 12-оор найзалдаг байсан. За. Тэгээ 20 жил болсон хатад нэг эрэгтэй найз маань 2 дахь амьдралаа зохиогоод нэг эмэгтэй манай хүрээлэлд орж ирсэн. За. Тэр эмэгтэй биднийг 19 дахь жил дээр бүгдийн нэр юмгүй самарсан. Хүүдээ. За. Тий. Бид нэр яг хүний амьдрал 2 дахь амьдрал яг болж хүртэнгээ бүгд агиух сайхан тэр эмэгтэй хүлээж авсан бол бид нарыг
хооронд нь бүгдээрээ хосоос найзууд байхад чинь ясхаяад хооронд нь хардуул сэрдүүлээд айгу утгагүй юм болсон. За. Тэгээд ямар ч байсан 3-3-аараа салсан 6-6-аараа. За. Тэгээ 20 жил нэг жилийн дараа болоход би амар гунгирсан. Тэгээ штэ. Тийм би тэр найзуудаагаа гэр бүлээр нь бат бөх маш сайхан түнжинтэй авч явах гэж амар олон жил ухаан зарцуулсан. За тэгээд 20 жил дээр зургуулаа тэмдэглэх за би тэр өдөр инех байтал өөлж исэн. Тэгээ одоо тэгээд тэрнээс хойш 3-4 жил өнгөрж байна. Тэр нөгөө нэг сүулд орж ирсэн тэр самардаг хүүхэн та нараас дүү юм уу? Биднээс 5 их хүүхэн байна. Бүр тэгсэн яа тэгвэл хорчин юм байна штэ. Тэгээд их ч юм бол. Яг үнэнгийн хэлээд бол үнэхээр хорчин эмхтэй байсан. Тэгээд бид нэр чи хар багасаа амар гинэн цайлган бүгдээрээ л амьдралаа ихлээр найзлаа. Тэр эмхтэй бидрээс ихжсэн ч юм уу мэдгүй ер нь их утга учир алдагдуулаад тийм болж исэн. Тэгээд одоо ингээд бодоход найзуудаа харамсдаг ч гэсэн нэг бодлын цаашдаа биднийг яах ч гэсэн лээ дахиад гэр бүл салгах ч гэсэн лөө гэж боддгоо л доо. Тэгээ яг 3-3-аараа салаад тэгээ 20 жил дээр инээжитлээ үйл суужила. Тэгээд их л юм бодогдсон лээ. Тэгээ одоо буцаад ингээд найзуудын хүрээл дунд чинь дахиад гэр бүлийн найз гэл дамнаад хосууд орж ирэхээр айгүй айдтай болчихсон юм биш. Тэгээ штэ. Тийм. Яг тэр нөгөө жаргал зовлонгоо бүгдийг ярьдаг байсан хүмүүс байхгүй болохоор тэр шинээр оржсон гэр бүл би 1000 яриа яах вэ? Тийм штэ, тийм. Тэгээ яг тийм эвгүй байдалд орж исэн. Одоо тэгээ яг бидний үнэхээр гоё найзууд юм ингээд хүмүүс найзлихэр ингээд ширгнээд ингээд айгүй сонирн болчтой юм байлээ. Гэхдээ 20 жил гэдэг бол бага биш хугацаатай тэр тусмаа ингээд яг бүр гэр бүлэрээ те ингээд 6 гэр бүлийн 12 хүн 20 жил найзлна гэдэг бол үнэхээр урт хугацаа ахгүй юу. Тэр айгүй нэрээ би бүр ингээд хаа өндлөнгийн би хүртэл харамсаж шít. Үнэхээр харамсалтай юм тий. Амар сэтгэл зүйн амар гүн данамтанд орсон. Нэг бодлоо ямар өөдгүй ингэж бодоод байгаа боловч нөгөө талаасаа нэрээ биднээс бас нэг сургамж тийм шиг юм болсон шít. Зөв. Тэгээ одоо яг нэг ингээд нэг жоохон ширгнээ жоохон сонирл болчтой юм байлээ. Яг тэр ааман тэглээ, ахман тэглээ гэдэг ингээд ярих хүн байхгүй. Зургуулаад хоорондоо ярина. Тэгээд уламж бат бөхч болсон юм шиг тийм мэдрэмж төрд юм байлээ. За. Тийм тохиолдсон. За холбогцсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээ. За. За цээлээ цэгийг сонсогч маань утсан байна. Дунд сургуулийн 6 охин нийлдэг байсан. Сургууль төгсөөд холдож одоо хотод ойрхон байдаг 3 бүсгүүн л үргэлжлээд найзлаад л явж байгаа. Оюутан болоод хідэн тишээ салаад амьдралын ирэхээр тэгээд л холддог юм билээ гэсэн байна. За дараагийн сонсогч 99 тэг нэгтэй дугаартай сонсогчтой холбогдлоо. 99 тэг 1. Эндэл радио. Бано. За сайн байна уу? Та сайн төрөлд холбогдлоо. Таныг сонсож байна. За сайн байна. Саяных чинь найзуудын талаар байлаа. Түнжин хагарсан дотны найз гэдэг сэдвээр хэлцэж байна. Тийм. Над нэг бүр хар багасаа найзсан нэг найз байдаг. За. Яг гөрхи амьд бас жаахан тиймэрхүү байсан. Би ч одоо амьдралын ал аягүй сайн мэддэг. Тэгшээ найзлдаг, өөр хүн найзлдаг. Би их зодуулдаг болохоор би их хамгаалж их зодолдог. Тэгээд айгүй тийм сайн найзууд байсан. За. Тэгээд манай найз яг Австрал руу гараад тэгэл тэндээ иргэншил аваад тэгээд уул нь айгүй сайхан холбоотой байж байгаа. Тэгээд ээж нь юм лөө их чинэлөө надрыг нэг танаа найз над руу нэг муухай харсан гэснээс болоод тэгээд бид түнжин хагараад тэрнээс хойш холбоогүй болсон бас нэг тийм түүх байдаг. Тэгээд хэдэн жил найзалж байгаад одоо хэдэн жилийн өмнө түнжин хагараад одоо л толбоог байгаа. Ер нь бол 15-6 жил найзлсан найзууд юм баг. Тэгээд түнжин хагараад одоо бас нэг 6-7 жил болж байна да. Зөв. Тэгээд тэр найзтайгаа нэг уулзчихсан гэж сэтгэл юм хорд боддгийн. Зөв. Тэгээд
одоо хичээн ч юм уу ээжийн ч юм уу муухай харсан гэж тэр ч одоо юу ч гэсэн ч үгийн тийм шалтгаанаар болоод найзлахаа бид гэхдээ зүгээр ингэж бодож байна. Тэр хүн одоо хин нэгний үгээр тийм одоо ээжийнхаа ч юм уу эгчийнхаа ч юм уу үгээр те одоо таныг манай ээж рүү эгч рүү муухай харсан гэд бодчихлоо штэ. Тэнгүүд та ингэсэн баг. Чи надтай 15 6 жил найзалчаад те надад итгэхгүй байгаа юм уу те би юу танаа ээж эгч рүү муухай харах юм бэ гэд ингээл маргаа үсээд та хоёр биендээ гомдсон баха. Энэ бол тийм. Би одоо яаж би чи ихтэй юм. Ихтэй нэг одоо ингээд одоо найзынхаа ээж рүү ч юм эгч рүү ч юм тэгж муухай харна гэдэг чи одоо юу ч гэсэн ч үгүй ямар утгаараас тэгж ойлгоод байгаа юм одоо нэг тийм жижигхэн шалтгаан тэгээд айгүй бат бүх найз байсан байхгүй юу хар багасаа бүр нэг айгүй хүмүүрч хамгаалдаг байнгын линтенд очиж хамгаалж зодтолж идэг хэрэлдэж идэг өмөрж идэг би өөрийнхөө хувцсыг хүртлээ өмсгөж идсэн тэгэл амьдралд нь тийм айгүй бат бүх найзууд байжгаад ээж нь одоо танаа найз надад нэг одоо дээрээс нь доош муухай харсан би жахан тиймэрхүү хувцас тавьж ирсэн юм аа гэдэг ч юм уу тэгэл ихтэй төлөө ингээд гомдоод Зөө. Тэгэхээр ч тэгвэл муухай харах биш, дээрээс харах гэж ярина. Энийг энэ тохиолдолд. Одоо яг яаж харсан юм байгаа юм. Яг тийм л сэтгэл төрүүлсэн юм байна л да. Нэг ерөн жоохон дээрээс харсан л гэж ойлгох юм байна л да. Одоо тийм л юм байлгүй. Тэгээд энэс хойш дуурхааж болсон холбоохаач бас одоо нэг 7 жил болж байна. Тэгээд тэр мөн найзтайгаа нэг уулзсан. Бүр хар багаас найзсан болохоор ч тэгээд бас таацсан юм уу тэгээд хаяа бодтгийн. За холбогцсонд баярлалаа. Тэгээ манай энэ нэвтрүүлгээр чинь олон чиг хүмүүс биенийг олж уулзсан да. Тэгээ магадгүй найз чинь сонсож байгаа бол эргээ ирчүүд штэ та нар чи ирчүүд юм чинь нэг уучраа олох байлгүй дээ тий. Хүүхнүүд бол хэцүү байдаг байхгүй юу? Ирээд уучраа олох байлгүй дээ гэж боддоо штэ. Ирээд бас нөгөө одоо бид нар ч одоо 40 гараа явчихлаа найз санах байлгүй дээ. Санаалцах байлгүй дээ гэж боддоо штэ. За одоо л Австралид байгаа юм штэ тий. Тий одоо Австралид иргэн шилтэй авсаад амьдарч байгаа юм. За холбогцсонд баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. Баяртай. За нэг хүн юм биччихүү гинэ. Нэг найз маань намайг тараншаанд оруулаад бүр хүсрийн болгож хаваар нэг яриад тэгээ өөрөө намайг блок хийгээд явсан да. Өөрөө сонсож байвал найз нь тараншаанаасаа гарчихсан шүү гэхгүй юу гинэ. Яа хөвгөлтэй штэ юм хүмүүс нэр. За дараагийн сонсогч 8866 дугаартай сонсогчтой холбогдлоо 8866. Эмдэл радио. Сайн байна уу? Та сайн нэвтрүүлэлт холбогдлоо. За таныг сонсож байна. Би нэг найзтайгаа нэг 32 жил найзлсан юм аа. Яг мэдээсэн цагаас ахуулаад хамаашаа. За 10 жил нэг оюутан цуг төгслөө. Тэгээ солонгос цуг авч ажил хийлээ. Ер нь салаагүй маа. За тэгээд муудалцсан шалтгаан нь бол яг хөө битээр нэг юу найзуудыг нэг Монгол салгадаг юм шиг үлээ гэж би боддгийг. Хоёулаа нэг цуг ажиллагээл нэг тийш ажиг юм ажиллуулаад тэгэл тэр нэг жоохон томроод ирсэн чинь яг нэг Монгол маасан тэгээд нэг сүүлийн 4 жил 2 тийш болж чинь харин 2 сарын өмнө өнгөрчлөө гэж дээрээ. Яана за тэгээд айгуу сонирн болчтой юм лээ. Юу нэ гэж боддог. Тэгээд ер нь муудалцнаас хойш нэг юм боддоггүй байлаа. Тэгэл ингээл юм чинь нэ. Тэгэхээр чинь өнгөрчлөө гэж мэдээ ирээд. Тэгээд гисн очоод ингээд яг тэгэл юм өмнөх амьдралууд ингээд бүх хүчийг нэлээ сөхөөл ухаад тэгэл хоотон болсон л даа хийгээл боддог юм байлаа. Тэгээд бас хэцүү юм байна. Тэгээ штэ. Тэгээ хүний амьдрал чинь богинохон штэ. Тэгээд угаасаа хизээ өвхөө бид нэр өөрсдөө ч мэдэхгүй. Тэгээд ер нь бол нэг тийм хоёрын хооронд юм дээр хүнд гомдоол тэгээд тэрийг бас тээгээл тэгэл эсвэл нэг бардам зан гаргаал энэ л надаас ууршлал төрүүлж гоох хэвээр гэл ингээд явах шал дими ягац ер нь одоо ингээд бодохоор ястаа дими тэгээд харин ер нь тэгэл найз бол найз шиг л байх хэвээр. За дараа холбогдохдоо WhatsApp битээ спикер дээр тавьж бариараа за.
За холбогдсонд баярлалаа. За. За энэ хүн утсаа спикер дээр нь тавьж ярихаар яаж юм? Ингээд нэг юм царигаад эсвэл цаан сонсогдоод байгааз. Тийм болохоор бити яриараа гэж дэдэг шүү дээ. За, Петрул Чомил коллеж нөгөө нэг 20 жил найзалсан гэр бүлийн найзуудыг салгасны хүмүүс бичээлээ. Тэр 5 их чихнэр бол атаачтай их агуулсан төрөлхийн хорчин хүн байна штэ гэж юм. Ямар балиар авгаа тэр хүний 20 жилийн нөхрөлтийг салгаж л байдаг гэж юм. Угаасаа л Монгоо байжтэй л гэж юм. За манайхан бичиж өгч юм доо. За, Улаанбаатар хотод 11 цаг 26 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Better for All суурьтаар цэцгийн гар утсаараа Mobicom хамтран ажиллаж байгаа. За, технологийн дэвшлиг хүн бүр түргэх зорилготой ZTE брэнд 5G дэмждэг ZTE Lite A75 5G гар утсыг худалдаанд гаргасан байгаа. За, энэхүү утасны давуу тал нь өдөр тутмын хэрэгцээнд төгс зохицох чанартай. За, таны өдөр тутмын хэрэглээг хялбарчилж, илүү ухаалаг, хурдан болгох энэхүү гар утас нь 50 мегапиксел хүчин чадалтай, хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг камертай. За, энэхүү камерын давуу тал нь чанартай. За, мэрэгжлийн байдлаар дарсан юм шиг ийм зураг авах боломж бүрдүүлдэг юм байна. Тэгээд зураг засахад ч гэсэн маш хялбар гэдгээрээ онцлог. За, бас нэг давуу тал нь цэнэгийн удаан барьдаг хүчирхэг батарейтай. За, мөн 1 жилийн хугацаанд дэлгэцээ өнгөөс солиулах боломжтой байгаа шүү. Тэгэхээр та Mobicom-ыг хэрэглэгч бол өөрийнхөө оператор болох 2222 руу лавлах руугаа залгаарай. За, мөн Mobicom-ын салбаруудаас очиод утсаа шууд худалдаад авч болно. За, Mobicom цэгийн рүү ороод утасныхаа сонголтыг хийж болно. За, мөн Mobi app, Mompi app ашиглаарай. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Better for All гэсэн суурьтаагаар цэцгийн гар утсаараа Mobicom хамтран ажиллаж байна. Баярлалаа. Манай шууд эфирийн утас 77 77 38 83 хэрвээ гадаадаас олгохыг хүсвэл 77 77 88 30 өнөөдөр бид бүхэн хамтдаа түнжин хагарсан дотны найз гэдэг сэдвээр ярилцж байна. За, Мина бичсэн байна. Дотны найздаа амьдралаа самруулаад дахиж найз нөхдөд болохгүй гэж боддог байлаа. Энд ирээд бас найзтай болж үзсэн. Найз гэж байдаггүй маш сайн ойлгосон. Одоо надад гарын хүрээнд 3 сайн найз л байна да гэсэн байна. За, дараагийн сонсогч 9986 та дугаартай сонсогчтой холбогдлоо. 9986. Энжел радио. Сайн байна уу? Сайн байна уу? Та сайн өдрөл холбогдлоо. За, сэдвээ сонссон нөхөө. Сонссон. За, таныг сонсож байна. За, тэгээд би одоо 10 оноос хойш нэг найз байсан. Тэгээд бид хоёр бараг ер нь ихч дүүгийн хүүхдүүдтэй нийл суусан хүмүүс байсан. За. Тэгээд ер нь юу лээ ихч дүүгийн уялуудтай суусан хүүхдүүд ахгүй. За, нэг айлын бэрүүд бол биш те. За. Тий, ихч дүүгийн хүүхдүүдтэй суусан. Тэгээд ингээд найзалж яваад тэгэл би ингээд тусалдаг байлаа. Би ч ажилд ороод хотод ирээл тэдний байгаал, тэдний хаягн дээр амьдрал байсан. Тэгэл найз маань ажил хийхгүй гэртээ суугаал, хүүхдүүд гаргаал, ойр орхон төрөөл хөрхий. Тэгэл нөгөө намайг уцаад өгөөч гэхээр навж өгөөл. Тэгэл нааша цаашаа гээл зөндөө явсаа. Тэгэл надад тусалсан юм чинь гээл буцаагаал туслаа. Тэгээ яжсэн чинь миний нэр дээр зээл авах болно гэд миний нэг зээлийг нөхрөөсөө салсан мэсэн чинь нөхрийн нэр дээр хамтрангаар орсон мэсэн чинь нэг зээл юмд орж байгаа. За, тэгвэл найз нь зээл аваад өгөө. Энэ хүний чи харийг хяндлаад за гээл тэгэл авч өгсөн. Тэгээ авч өгнө гэж явсан чинь нөгөө нэг дэлгүүр түрээсэлдэг гээл нааша цаашаа гээл тэгээд бичиг баримтын янзлтын байна л да хүмүүс. Бас тэгээд янзлаар тийм юм. Тэгээд авч авахулна гэхээр би айн эцтэй. Тэгээд дараа нь би гинт хэрэгтэн болоо шоронд орох гэсэн байхгүй юу? Тийм шүү дээ. Тэнгүүтээ би айгаад ер нь татгалзаад ер нь аргашаа сууж эхэлсэн. Тэгээ байжсэн чинь би мөнгө авъя гэдэг. Тэгээ би яг тэр үдэн тэр хаа байсан нөгөө салаа явсан нөхрийн зээлийг дарсан байсан. Одоохондоо найз нь мөнгөхгүй байна гэдэг. Тэгээд тэрнээс мөнгнөөс олж ер нь найзууд муудад тийм байлээ. Нэг өдөр ажил дээр минь ирээд гिचийн хоогонд дуудаад үстэй би өмнө нь утас мут авч өгөөд өөрөө заримдаа төлж чадахгүй нь төлдөг байлаа. Тэг хүн амар гондтiin байлээ. Амар хэцүү. Одоо хоолмар байсан ч гэсэн тэр сайхан турсан ч байхгүй болчихсон. Тэгэхээр ер нь хүний хайрладаг юм байна даа гэж сүлд өөртөө л гонд. За. Тэр баярлж авдгаас та надад тусалсанд нь гэхдээ хүний бас тэр хүн эцэст дараг алдахад байхгүй шоронд оруулаад. Тэгэхээр бас надад зарим хүнээс одоо ер нь цэрвэд явдаг болсон шүү. Тэгээ айгүй хатуу.
За сайхан уйлмаар байв, сайхан сэтгэлээ онготлоо уйлчих. За тэгж тоо нэг өдөр уучраа олох байлгүй дээ. Тэгээд ер нь л найзуудын маргаа нэг юм мөнгө санхугаас болж болдгийн юм шиг байлаа. Гэтэ мөнгө өөрөө мөнгнөөс илүү хүний хүн байх таахгүй юу? Надад бол мөнгө бол нэг сонир биш. Тэр хүн зовж байсан үед нь надад тусалсан үед нь би мэдчихсэн. Гэтэ би хизээ нэгэн цагт миний амьдрал сайхан болвол би тэрнээ тэр сайхан хоолтод урьж байгаа ярилцах байх л гэж боддоо ш. Гэтэ амар сандгийш хамаг юм ярьдаг байсан хүмүүс. Тэгэлгүй яах вэ? За баярлалаа гэрлээ. За холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Жаахан сэтгэлээ онготлуулчаа. Тэгээд инээмсэглээд цаашаа өргөжлүүлээрэй. За баярлалаа. За. Энжи токо бичсэн байна. Найз гэж явж агаад 6 жил танилсан нөхөртөө минь явуулдаад л 4 хүүг минь өнчрүүлсэндээ тэгээд л түнжээ агарсан да гинэ. За юм хаяга адардаг хүмүүс бас байна. Дараагийн сонсогч гадаадаас 72 70 дугаартай сонсогчтой холбогдлоо. 72 70. Амжил радио. Бано. За байна. Сайн уу гэрлээ өдрийн мэндэ. За сураа. Окей, сайн уу. Харин тийм сайн уу. За би өөртөө нэг амар сонин түүх ярьж үгүй заяа. Амар сонин шүү. За. Ингэдэм байлээ. Бүр нэг тийм сонин шуламлаг энергтэй эмхтэй байт юм байлээ. Тэгээ тэрийг болохоор би яаж мэдсэн гэхээр би нөгөө одоо урд нь нэлээд удаан 3 жил шугай ажилласан болохоос ахгүй юу Канамын тэнд. За. Тэгээ тэнд болохоор бараг 20 гаруй монголчууд ажилладаг. Тэгээд дандаа дийлэнхийн нэг оюутан охтууд ахгүй. Тэгэхээр тэд чинь өсрөөл 20 23 4-тэй юм залуухан жоохон охтууд. Тэгээд яг миний насны гэхээр нэг 7-8 хүн байдаг. Зарим нь бүр хөвшин ганц 2 хүн байдаг хгүй юу. Тэгээд миний насны хүмүүс дундаас яг би болохоор 2 эмэгтэй сайн найзтай байж байгаа тэндээ ажилладаг. Тэгээд сүүлд нэг жоохон охин ингээд манай нэг тэр найзтай ихтэй гэсээр агаад би тэдтэй нийлдэг болоод за ингээд нэг дөрүүл ингээд явж исэн. Тэгээд ерөнхийдөө ингээд нөгөө юм олон газар чинь ингээд жоохон фракц болчдөг штеп. Тэгээд манай фракц болохоор юм амар хүчтэй фракцээс ахгүй юу ингээд. Тэгтээ би тэр мэдээж нөгөө нэг хамт ажилладаг хүмүүстэй тийм муухай зуухай ханддаг хүмүүс биш. Зүгээр аюу гоё харьцдаг. Тэгээд ингээд ямар ч сан хинт хаасан ингээд ёо ихцэндрийг харахаар амар гоё шүү, хөвчлөө шүү гэл ингээд дүүнэр амар хөглөө ирэхээр тэгдэг байсан ахгүй юу? Гэхдээ та хэдийг харахаар ингээд амар гоё байдаг ингээд. Тэгээ та хэдийн суудл ингээд бид хэдийн суудл ингээд нэг дор байдаг хгүй юу? Та хэдийн суудл ингээд онгорхоо байхаар ингээд амар сонин нэг юм ботуу юм шиг санагдаад амар хоосон болцдог гэл дандаа тэгж ярьдаг байсан хгүй юу? Тэгээ яг тэр үед би нэг 2 хоног яг ингээд дараалж амардаг байсан. За. Тэгээ 2 хоног амарчаад ирэхэд минь одоо тэр сүүл орж ирсэн охин нэг охинтой найзлсан гээд нэг байтер ирсэн нэг охин гээд нэг хүүхэнтэй найзлаас ахгүй юу. Тэгээ насан бол бас жоохон нилээ явцсан. Тэгсэндээ тэр орж ирэхдээ л ингээл би ингээл яг нэг надаа нэг тийм сонин сөрөг vibe мэдчихсэн ахгүй яг надтай мэдлэгтэн л ингээл хөөх ямар сони ингээд нэг тийм бодол орж ирээ. Тэгсэн чинь ингээл хүнийг амар сонио хардаг заяа дээшин доош нь тэгээ сонио хард юм дээ гэж дотроо ботчоод орхисон байсан чинь тэр эмэгтэй 2 хоногийн дотор манай фракцийг зүгээр задлж хаяад заяа. Тэгээд 7 хоногийн дотор бүрэн ингээд тал тийш нь явуулчих чадсан хүн яваад тоо. Ямар юм бэ тий. Харин тий. Тэгээд би тэгэж утсан. Яа хүний ингээд нэг юм ой сайхан найзлж нөхөрлж байгаа юм уу тий. Тим юмыг харж чаддгүй хүн байт юм бэ гэж утсан. Тэгтээ одоо би зүгээр яг 2 найзтайгаа найзууд хэвээрэл байгаа л та. Тэгээд зүгээр ингээд ботхоор нэг юм гомдолтой санагдаад идэх байхгүй юу. Яах нь вэ гэж бодогдоод тэг яг нэг тиймэрхүү vibe-тай хүн байд юм билээ шүү. Одоо тэр гинт ядаг хүмүүс сайн сайхан нөхөрлөлийг харж чадахгүй шүү дээ тий бүр. Үгүй харин харж чадгүй. Тэг ичгүй дараа надтай арбайтаар өөр буудал таарчаад бүр надтай ингээд наалтах гэдсэн хүү би бүр улаан цагаан бүр no. Хол аваарай. За баяр сайн гинт ороод ирлээ.
За. За миний сайн найз бас минь хүргээрээ битүү чинь ингээд дээш нэг харцаараа ингээд ойлголцдог болохоор тэгээд ойрхон ярьж шаашаалж хийхгүй. За тэгээд чамааг ярихаар найзаагаа илүү их санаж шүү дээ би амар. Би бас багын найзтайгаа тийм шүү. Андаа ингээд идэггүй юм яг ойлголцдог. Бидтэй угаасаа одоо 100 очин штэ. Тэгээд тэрэндээ одоо бэлдээ виз мэзэндээ ороод явж байгаа гэд материал өгөөд явж байгаа гэд дамжуулаараа 100 ямар ч байсан очин. За тэгээ. Окей. Та ч бүүн баяр болох бах. За бай. За бака. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За сайхан байна гэж. За. Би бас амьдралаа самруулах шахчил байлаа. Угаасаа тэгээд шигшигцээр байгаад гарын тав уруунд л үлддэм билээ дээ. Гэхдээ тулчгсан цөөхөн найзууд чинь муухан хамаатнаас л дээр байдгийм билээ гинэ. Тэгэлгүй авах тэгээд амьдрал сайхан шигшээд өгнө штэ. Нэг унахтал тэгээд хин хажууд чинь үлдэх чинь те тэр хүн таны хамгийн сайн айл гэсэн үг. Ер нь бол тэгээд сайхан шигшигдэн штэ шигшигдэн. За Улаанбаатар хотод 11 цаг 36 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар Био брендийн элэгний нухаш мазала буюу дахианы махтай гахаа утсан махтай гэсэн хоёр төрөл шинээр худалдаанд гаргасан байгаа. За тэгээд хайртай хүмүүстэй хамгийн сайныг гэдэг гайхалтай гоё уриатаагаар үндэсний бахархалтай амьтнаараа зарлагдсан мазалаг хамгаалах улс хувь нэмрээ оруулж борлуулсан бүтээгдэхүүн бүрийн 100 төгрөгийг мазалаг хамгаалах хаянд хандуулнаа. Тэгэхээр та яасан бах нь? Энэ мазала буюу дахианы махтай элэгний нухшийг авлаа гэж бодоход та бас яг энэ мазала хамгаалах хаянд нэгдэж гин гэсэн үг байх нь шүү дээ, тийм ээ. За тэгэхээр өмнө нь бол энгийн ногоон сонгонтой, амтад шинжүүтэй, халуун ногоотой, зүгийн балтай, цангис жимстэй, халапяно гэсэн 7 төрлийн элэгний нухш байсан бол яасан байх нь шинээр 2 төрөл нэмэгдээд одоо нийт 9 нэр төрөлтэй болсон байгаа. Тэгээд өглөөний цай, аялал цугаалганд шууд хэрэглэхэд маш тохиромжтой. За тэгээд нэг юм хүүхдүүд махан хоол идэхгүй ингээд чихэр жимс илүү идээд байдаг штэ тий. Тэгэхээр Био брендийн мазал элэгний нухш нь бага насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүдэд маш тохиромжтой. Витамин, кальц, төмөр зэрэг юм шинэ хэмжээлээр баялаг учраас дархлаа дэмждэг. Тэгээд хүүхдүүд хоол мөний мах иддэггүй ирнэ элэгний нухшийг зүгээр идээд байдаг. Тэгэхээр та энэ мазала элэгний нухшийг бас хүүхдтэй авч өгч идүүлээрэ. За тэгээд илүү дэлгэрэнгүй мэдээлэл та ямар утаснаас авах вэ гэхээр за 76 тэг 75 30 90 30 75 30 гэдэг утаснаас авна. Тэгээ очир дагинскээс салахгүйгээр бичээд Facebook руу орох боломжтой. За тэгээд мэдээж бүх супермаркет хүнсний дэлгүүр болон очир дагинс компанийн нэрийн барааны дэлгүүрээс худалдаа авах боломжтой байгаа. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Био брендийн элэгний нухаш мазала буюу дахианы махтай, гахаа утсан махтай гэсэн хоёр шин төрлөөрөө хамтран аялаж байна. Баярлалаа. За энэ нэг сонсогч авагдсан бахын утас нь за 99-91-т дугаартаа сонсогчтой холбогдоод би ч юм бүр 2 минут өнгөрцөн ба шүү дээ. За 2 минут төвчээртэйгээр реклам сонссонд баярлалаа. За баярлалаа. За би таныг авснаа мэдсэнгүү уучлаарай. Зүгээр. За сэдвээ сонссноо? Сонссон. За таныг сонсож байна. Би нэг 30 насны төлөөлөл нөө. За Тэгээ найзтайгаа би 22 жил найзлсан. Танаа нэг хуучин нэвтрүүлгийг сонсож байгаад би нэг юу яжсэн юм аа. Нэг их нартайгаа нэг сайхан түүхэл юу лээ нэг нэвтрүүлгээр сонсож байсан. За их нартайгаа нэг танилцааг үстэй гэдэг нэг инээдтэй жилөө нэг хошин жилөө нэг. Тэгсэндээ яг тэрэн шиг би найзтайгаа баг танилцаагүй. Мэдээ орох, ухаан орох тэр цагаатай л найзлсан. Чамаа мэдээ орох тэр хүн байж исэн. Байж нүдний хитлээ байж исэн баг. Тэгээд сайхан найзлж явж исэн. Нэг гомдоц юм аа. За, яаж гомдоц юм? Нэг эмэгтэйнээс болоод. За. Яг хажуугаар нэг хүмүүсийн нэг явган яриа гэж хэлдэг шүү дээ. Тийм яриа орж ирээд. Тэгээд бид хоёр нэг би нэг уг нь миний буруу байгаагүй. За. Тэгээд яг зүгээр ойлгуулаад дуушлахгүй таа гэж явсаар агаад 10 жил болцсоохгүй. Тэгээд уушлахгүй дэдэг байчаад өөдөлт. Чавасаа тийм үү? Ямар харамсалтай юм бэ те. Тэгээд та найзынхаа ажил явдал дээр очисон биз дээ. Цаас.
бүх юмд нь явсан. Ааха. За жаахан харамсалтай юм болж тийм ээ. Тэгээд эрент их харамсалтай. Аа. Уг нь мэдээ яваад за уушлахгүй да гэж ажил төрөл эснэр өөхт гэж ингээ явтаагаад. Аа. За. Зөөр дэтгэл явтаа хүмүүс нэг бэс. Аа. Тэглгүй явах те, тэглгүй явах. За холбогцсонд баярлаа. Тэгээд за сэтгэлээ сайхан эр хүн уйлж болохгүй гэсэн дүрэн байхгүй шүү дээ. Сайхан уйлмар уйлаад сайхан онгоолгоод аваарай. Холбогцсонд баярлаа. За баярлаа. За. Гэтэ энэ хоёр ч хүн ингэж холбогдлоо штэ тий. Тэгээд ер нь амьдрал богинохон штэ. Тэгээд ийм харуулсалтай үлдэх бас хэцүү штэ ер нь бол тий. Йой. За. За. Амина ингэнэ. Амьдралыг мань самарсан тэр эмэгтэй сонсож байвал мань нэг сайхан жавхаата толгор гөлтгөр сайн яваа шүү. Бас чамаг болон та хоёрыг уучулсан шүү гинэ. Хэвээ нэг шар байна, хор байна, ухаан байна гэдэг шиг амьдарч штэ тий. За дараагийн сонсогч 88 тэг 4-тэй дугаартай сонсогч холбогдлоо. 88 тэг 4. Эмжил радио. Бано. Сайн байна. Та сайн өдрөл холбогдлоо. За утасныхаа спикер чихвчийг болиулъя. За яраарай. Найзын тухай ярьж байгаа юм шиг байна те. Би сая л радиогоосгаар сонслоо. Түнжин хагарсан дотны найз гэдэг сэдвээр ярилцж байна. Би бас ер нь амьдралдаа нэлээд том алдаа гарах үнэлтэй. За. Масаа найзгаа бас гондоочихсан. Саяны залуу яриаг сонссон байхгүй гэсэн чинь найзаасаа уучлах хэрэгтэй мэйл гэж бодчих. Тэр найзгаа гондоосноо бодоод босод бүх найзууд намайг хайчихсан. Тэгээ одоо үргэлжлэлээ тэрийг бодчихлоо явдаг. Та хэрвээ одоо таны утасны дугаарыг зарлаагүй, нэрийг ч асуугаагүй, яг яаж гомдоосноо ярих боломжтой юу? Энэ тийм ярихаарч тийм юм биш үү? Шүү тий. За. Гэтэ та бол өөрөө гомдоосноо сайн мэдж байгаа юм байна тийм үү? Бүр гомдохын дээр гомдооч. Бараг л амьдралын өрн таран хийгээ айчихсан л та. Бүрөө. За тэгвэл та нэг зориг гаргаад найзаасаа заавал уучлалтгүйгаараа өөрөө та гомдоосноо мэдж байгаа юм чинь тий? Харин тийм зориг бас байдгүй мэнэ. Гаргах хэрэгтэй байх. Тийм тэгээ одоо бас яг ер нь бол уучлахгүй хаа ястаа штэ жан үнийг гомдоосон бол уучлахгүй гэдэг бол хүний яс. Тийм болохоор өөртөө бас зориг гаргаад уучлахгүйгаа дуусгах ёстой гэсэн тийм одоо юу яг тэгвэл ойрд ингээд айгүй их бодогдоод байгаа найз маань. Тийм тэгээд таны залуу бас надад бас уучлах байх ёстой шүү гэсэн тийм одоо бодлыг айгүй сайн одоо төлөж өглөө гэх юм уу? Мотивац өгсөн. Тийм. За. Тийм болохоор найзад уучлахгүй наа л гэж бодчих. За. Зөрөгтэйгаараа яаж хийж байгаа л яад юм бэ нэг 100 татцсан чи яад юм тэгэхээр чи нэг хүн ингээ бүр илүү их дотор талаа онгоолгож ярьдаг штэ тий. Тэгээ ямар ч байсан найзтайгаа нэг чамтай би уулзмааргүй байна гэсэн чи би найз нь гэрээ чин гадаа ирсэн маань миний нэг найз гараад ирээч гэж хагаад тэгээд нэг уулзаад уучлалтгүйгаараа. Утасны дугаарыг хүртэл мэдж байгаа мөртлөө надтай холбоо тасалснаас хойш утасныхаа дугаарыг солиод бүр юугүй харилцааг болсон л да. Тэгээд би утасны дугаарыг мэдж байгаа мөртлөө холбоо ярьж ерөөсөө чадахгүй. Залгачхаад буцаагаал тасалчдаг ерөөсөө. Тийм л байгаа л да. За одоо тэгээд одоо ямар ч байсан нэг ийм сэрэл ороод ирсэн чинь та нэг өдөр зориглоо тэгээд найзтайгаа заавал уулзаарай. Холбогцсонд баярлалаа. За баярлалаа. За. Хүнээс хасдаг уучлахгүй ч амар шүү. Бас л их зориг шаарддаг штэ. За тэгэл санаатаагаар санамсаргүй найзуудаа гомдоочихсон л байдаг. Яаж ийгээд олоод уушлаараа гэд хэлждэн штэ сэтгэл дамар. Жич сонсогч найзуудаа дээрийн адил гомдоосон бол уучлаарай. Сайнди гинэ хүрх штэ. За дараагийн сонсогч 9914-тэй дугаартай сонсогч холбогдлоо. 9914. Эмжил радио. Бано. Байна. Сайн байна уу? Та сайн өдрөл толгойлоо. За таныг сонсож байна. Танай хамт олонд өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Ер нь айгуу сэтгэл хөдлөсөн нэвтрүүлэг болж байна. Би
би 3 найзыгаа тэнгэр дэвшүүлчихье. За. Анхаарал халамж одоо уулзах үед нь бас ажил төрөл амьдрал ахуй өдр гэж одоо чадахгүй байжгаад тэгээд яг нөгөө дараа нь харамсахгүй дараа нь ингэж одоо чинь насан туршдал хүнд бодогдсон билээ л дээ хар багасаа найзсан найзууд учраас. Тэгээд ер нь ийм зүйл үзэхгүй тулд яаж ч бие биенээрээ гомдоож болно. Яг одоо бүр уучлж болшгүй юмнууд бол байдаг бахал да амьдралд. Тэгтэл одоо аль болохын чинь нэг л амьдрал учраас бие биенийг ер нь ойлгож уучлаад тэгээд энэ чинь хорвоо их баян штт. Тэгэл уужсан найзууд бас байдаг. Зөндөө гомдоож исэн найзууд ч байдаг. Тэдрийг тэгээ сайхан ууж устгэлэр тэгэл нэг сайхан уучлчихлаа тэгэл бүх юм онгоогоол гоё болчихдөг штт. Заавал тэгэл тэр гомдоосон гээд өс санаад болон л өөрт хэцүү байдаг бах. Тийм учраас залуучууд одоо энэ хүмүүстэй хандж хэлэхэд бол сайхан бие биенийгээ уучлаад сайхан байгаарай л гэж хэлмээр байна да. За бүцэн баярлаа. За манай нэвтрүүлэг хин нэгэнд ямар нэг зүйлийг уриалдаггүй зөвөр өөрийнхөө л кейсийг ярьдаг тийм ээ. За энийг бол манайхан бас мэддэг болсон баха одоо. За автомашины хальснаа гэдэг хүн радио сонсож яваад цагдаад баригдах яах вэ? Аваар осол гаргах вэ? Олон нийтэд зөв хандлага гаргаж үлгэр жишээ үзүүлээрэ гэрлээ гинэ. Энэ яг юу гэсэн үг юм бол? Би нэвтрүүлгийнхаа эхэнд өдөр болгон байнга за та машиныхаа блютудд утсаа албасан бол ингээрээ тэгээрээ замын хөдөлгөөнд оролцож явал өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлын төлөө хөдөлгөөнүүд төр зогсоогоод утсаараа яриараа гэж хэлдэг. Тэгээд өөр одоо яг яах ёстой юм болоо. За дарын сонсогч 99.1-тэй дугаартай сонсогч толбогдлоо. 99.1 Амжилт радио. За тасарсан. За Оги ганц ч найзгүй амар тайван сайхан л байдаг. Элдв янзын мэдрэмж авахгүй амар гинэ. Надаа энэ айгу амар санагдаж байна. Бас ганц ч найзгүй байх зүгээр үү те. Надад л амар санагдаж байна. За дарын сонсогч 99.47 дугаартай сонсогч толбогдлоо. 99.47 Амжилт радио. Бано. Манот. Сайн байна уу? Та сайн өдрөл холбогдлоо. За таныг сонсож байна. Нэг найзын тухай ярьж байгаа юм байна те. За та нэвтрүүлгийн цагч дуусчлаа. Дараа сэдвээ сонсож холбогдож орж ирээрээ. Холбогдсон баярлалаа. За манайхан сэдвээ сонсоод юу ярихаа бодцоод тэгээд тодорхой болгочоод холбогдож орж ирж байгаарай. За одоо дахиад бол утас авахгүй. За тэгээд сэтгэлдээ уншиж өгч жагаад нэвтрүүлгээ дуусгая да. За ингэсэн байна. Найзтай байя гэж бодвол хоорондоо хизээч мөнгө төргөний асуудалгүй яваарай да хүмүүс минь гэсэн байна. За хүн чанар хүнлэг сэтгэл хоёроо алдахгүй байхдаа амьдрал аандаа сайхан болно доо. Эд баялаг мөнгө төгрөг зуурдын зүйл шүү дээ гэсэн байна. За инхчээ туяа гэж сонсогч маань үтсэн байна. Сайн байна уу? Би найзтайгаа муудалцаад удаагүй. Найз бүсгүй минь намайг чи ажил хий, арх уухаа бойл, хаяа багаа руу бид эмэгтэй ус гэж ярилцаад сууж байгаад гэрээсээ үстэд хөөж байсан. Тэр найзаагаа жолоон суулгаж төлбөрийг нь төлдөөд илүү гаргаж юм авч өгчл байлаа да гэсэн байна. За нэг тийм энерги таардгүй хүмүүс байдаг гэд Марта Сүхочор бичсэн байна. За хүний нутагт хэцүү ганцаараа ажиллах нь амар байдаг үнэн шүү гэсэн байна. Хонгор цуул юмдан жамс амьдралд нэх олон найз хэрэггүй дээ гэсэн байна. Манай Дуканаас өрөө өсто бодоод хүнтэй түнжин тасарч үзээгүй юм байна. Надтай мууцсан гэж боддог хүмүүс нэрнгээсээ байдаг болов уу гэсэн байна. За ер нь бол юу ядэ штэ. Зүгээр одоо Дуканаас өрөө бол айгу тийм зүгээр би уулзаж үзээгүй ч гэсэн миний бодлоор ийм нийтэж хүн болгонтой ийм гоё илдэг харьцдаг юм аахгүй юу. Тэгэхээр таны эргэн тойронд байгаа хүмүүс танд бүгдээрээ найз гэж бодогдчихж магадгүй. Гэхдээ хүн хин дамархан гомддог вэ гэхээр хамгийн хитрэгжсэн, хамгийн ойрын, хамгийн дотн хүндээ хамгийн түрүүнд гомддог. Тэгэхээр хэрвээ та хүнтэй хин нэгэнтэй түнжин муудаж үзээгүй бол Дуканаас өрөөд маань бүр тийм сайн найз бас байхгүй л гэсэн
үг байж магадгүй юм байна. За тэгээд бас бодоод үзгүй те би асуусан асуултанд чинь хариулсан шүү. За энэ үрээд 2025 оны 3 дугаар сарын 26-ны 5 гарагийн та сайн нэвтрүүлэг радиогийн 3 дугаар студиэс та ганцаараа биш гэсэн уриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Better for All гэсэн уриатаагаар цэцгийг гаруцаараа Mobicom за мөн Bio брендийн линий нухаш мазала буюу дахианы махтай гахаа утсан махтай гэсэн хоёр төрлөөрөө шинэ гарсан хоёр төрлөөр хамтран ажиллаа. Баярлалаа. Өргөжлөл эрхэм сонсогчдаа цагрын ихэнд явдаг радио мэдээг үйл авч сонссны дараа үдээ ачаар нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3